Энэ нэмэлт дархлаажуулалтын үеэр яг одоо хийгдэх насны хүүхдүүд бол 6 сартаагаас 6 хүртэлх насны хүүхдүүд одоо бүрэн хамрагдах ёстой. За энд ямар хүүхдүүд вакцин хийлгэхгүй гэхлээр Улаанбурхан өвчнөр өвдсөн хүүхдүүд бол энд одоо вакцин хийгдэхгүй. Яагаад гэвэл өвдсөн хүүхэд бол одоо насны ийм дархлаатай болж байгаа учраас энд вакцин хийх шаардлагагүй. За хэрвээ вакцин товлолоороо одоо 2 тон авсан хүүхэд байх юм бол жишээлх юм бол эхний тун бол 9 сартай одоо авж байгаа. Хоёр дахь тун 2 настай бол хийгдэж байгаа. Тэгэхээр энэ 2 тун авсан хүүхдүүд бүгд энэ нэмэлт дархлаажуулалтанд орно. За хэрвээ бид нар одоо 9 сар хүрч байгаа хүүхдүүд тийм ээ нэмэлт дархлаажуулалт явуулж явах үеэр 9 сар хүрч байгаа хүүхдүүд Улаанбурханы анхны одоо тунг авах гэж байгаа хүүхдүүд бол шууд нэмэлт дархлаажуулалтын тунг авна. За түүнээс хойш 28 хоногийн дараагаар бид нар товлын вакциныг хийж өгнө. За 2 нас хүрж байгаа хүүхдүүд бас 2 дахь тунгаа авах гэж байгаа хүүхдүүд 2 дахь тунгаа хойшлуулад нэмэлт дархлаажуулалтын одоо вакцинд хамрагдаад 28 хоногийн дараагаар одоо товлын вакциныхаа 2 дахь тунг авна гэж ингэж бид нар одоо сургалтаар бол хэлэгдсэн. Энэ зааварчилгаач одоо ингэж өгөгдөж байгаа. За өнөөдөр одоо 9 сартаа вакцина авчихсан хүүхэд хэрвээ одоо 11 сар юм уу эсвэл 10 сар хүрж байгаа бол нэмэлт дархлаажуулалтанд орно. Яагаад гэвэл 2 вакцины хоорондох цай 28 хоног. Тийм учраас 28 одоо хоногоос дээш хоногтой байгаа хүүхдүүд бол вакцина бүгд авах ёстой. За та бүгдэд хамгийн гол нь анхааруулж хэлэхэд ерөөсөө вакцинд хамрагдсан хүүхдүүдийн дархлаа өндөр байгаа нь өнөөдрийн одоо нөхцөлийн байдлаас маш тод харагдаж байгаа. Өнөөдөр 4 наснаас 17 насны хооронд одоо Улаанбурханаар өвдөж байгаа өвчлөл маш бага гэсэн байна. Тэгэхээр энэ хүүхдүүд бол одоо сайн дархлаатай байна гэж бид үзэж байгаа. Тийм учраас та бүгд вакциндаа нэг ч хүүхэд орхидохгүй хамрагдах ёстой гэдгийг нэгдүгээрт ойлго. Хоёрдугаарт Улаанбурханаар хэрвээ өвдөх юм бол хүндрэл гарнаа. Тийм ээ? Улаанбурханы хүндрэл чинь хатгаанаас ахуулаад одоо ингээд нэглээд урт удаан үргэлжилсэн ийм одоо эмчилгээ болох учраас та бүгд энэ вакциндаа хамрагдаж за одоо миний сая хэлсэн энэ зөвлөмжийг бас эцэг эхчүүд ойлгох хэрэгтэй. Хүүхэд хэрвээ вакцина авсан байгаа бол 28 хонсон хүүхэд бол бүгд нэмэлт дархлаажуулалтыг авнаа гэсэн үг тийм ээ. Хэрвээ нас болж байгаа хүүхэд одоо яг 9 сар болоод эхний одоо тунг авах гэж байгаа хүүхдүүд нэмэлт дархлаажуулалтанд хамрагдсны дараагаар 28 хоногийн дараа бид нар одоо товлынхын вакциныг хийж өгнө гэсэн ийм л одоо зарчмаар явагдаж байгаа.